хипхоптууд алдаа ихчлээ яг өдөр тутмын байгаа ч ямар чигийн дуу хай. Монгол улс соёлтой түүх соёлтой холбож уран бүтээлийг дүүргэх юм байна. Таны одоо Монгол артистийн хэлбэр Бэсар хитэн суунчид рамдан ч буурсан түүх хэрээсээ ихтэй хамтартай зурсан гүн сэтгэл зүрхтэй ч мохор зурсан гүс зэрүүсээ ихний сүдээ зурсан дүн тэгээд тадраа бас энэ өөрөө дуусах гэдэг тэгээд энэ сүдэг дээр юм юм Бохоо чигтсэн болоод бодож байгаа.インタビューの結果、回答数60曲のうち半数を超える34曲がヒップホップの楽曲という結果に。なぜヒップホップが流行っているのか、モンゴルの音楽事情に詳しいレコードショップの店長に話を聞きました。Мэдээж олон төрлийн жанр сонсож байгаа. Нийтлэг сонсож байгаа хипхоп жанр гэж хэлээ. Хипхоп жанр болохоор Монголд яг цаг зээлийн шилжилтийн үеэр орж ирсэн шинэ жанр. Дээрээс нь одоо энэ цаг үеийн тохироонд ингээд социалистик, капиталистик юм шилжээд хэмжлээтэй хүн болгон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэг юм нэг рүү шилжих үед орж ирсэн урлаг нь өөрөө тэгээ яг гой зохицож байсан болохоор хипхоп монголчууд аягүй тийм таатай тэр тусмаа залуучууд аягүй тийм дуртай хүлээж авсан. 1990年に高まった民主化運動により自由な経済活動ができるようになったモンゴル。その後グローバル化が進み西洋文化が浸透する一方で社会格差も拡大するなど新たな問題が起きていました。そんな中、自由な表現を重視するヒップホップのスタイルは揺れ動く社会の中で急速に成長、特に若者たちを中心に浸透していったのです。тоглолт ч юм уу одоо бусад арга хэмжээ